Богд найрамд Солонгос улсын Геомгийн аймгийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Самьон их сургууль болон GCS төрийн бас байгууллага боловсрол соёл шинжилгээ спортын яам нийслэлийн боловсролын газартай хамтран Smart анги төслийг хэрэгжүүлээд 5 жилийн хугацаа өнгөрч байна. Төслийн хүрээнд Монгол хүүхдүүдийн солонгос хэлний мэдлэг хэрхэн дээшилсний үнэлэх зорилготой олимпиадыг амжилттай зохион байгууллаа. Төслийн үр дүнд ерөнхий боловсролын 25 сургууль байгууллагад смарт ангиудыг тогтжуулж, хичээл заах багш нарыг чадваржуулах сургалтуудыг зохион байгуулт юм а. Улмаар 2018 оны төслийн хүрээнд 3 дахь удаагийн солонгос хэлний олимпиадыг зохион байгууллаа. Сурагчид бол солонгосын мэрэгжлийн энэ хэл судлалын хүмүүс хүртэл ойлгож ярьж чадхааргүй хэмжээнд хэлж байгаа байдлыг харахтаа бол үнэхээр миний хувьд бол биширсэн. Гэхдээ анхаарах хэрэгтэй зүйл гэх юм бол дуудлага энэ дээр бас нэлээд анхаарах шаардлагатай санагдсан. Уншихтаа нэлээд сайн байсан. Гэхдээ ерөнхийдөө найруулж ярих тал дээр бол жоохон анхаарах хэрэгтэй юм болов уу гэж бодсон. Смарт анги төслийн солонгос хэлний 3 дахь удаагийн олимпиадын сурагчдын тэмцээний 2-3 дугаар байранд нийт 5 сурагчийг шалгаруулан шагнасан ба тэргүүн байрыг гэрэлт ирээдүйн сургуулийн сурагч Батундрах эзэлсэн бол багш нарын тэмцээнд 34 дугаар сургуулийн багш Зол Заяа тэргүүлсэн юм а.